15,000 хүн амтай Говьсөнбөр аймаг сүүлийн 2 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна. Аймаг орон нутгийн хөгжлийг дагаж залуучуудын оролцоо нийгэмд хандах хандлага өөрчлөгдсөн байна. Улс төрчин мандалагч төслийн удирдамж мэдээлэл түүж залуусын хувийн бэлтгэлээ базааж эхэлсэн таатай мэдээлэлтэй бидний өгтлээ. Амьдрах таатай орчин бүрдүүлж хоггүй аймаг болох. Ариг согтууруулах ундаанаас ангид байхад залуусын оролцоог нэмэгдүүлэх нь гол зорилго гэж тодорхойлсон байна. Би ч гэсэн анх бас Говьсөнбөр аймагт төрсөн л дээ өөрөө. Тэгээд Улаанбаатар хотод ер нь төгсөөл ихэнх хүмүүс Улаанбаатар хотод үлдээл ажил хийдэг. Би бас тэдний нэгэн адил Улаанбаатар хотод ажил хийдэг гэсэн. Тэгээд ер нь 3 жилийн дараагаас тэгээд за Говьсөнбөр аймагт очиж багын мөрөөдчихсэн одоо мөрөөдлөө биелүүлээ, аймаг орон нутгаа гоё хөгжүүлэхэд нь өөрийн хувь нэмрээ оруулъя гэж бодож ирж ер нь бол ажилд ороод одоо ингээд ажиллаж байгаа. Говьсөнбөр аймгийн энэ одоо хонхрыг аймагуудын Монгол улсын жижиг хороол болгож олдгоо юм болов. Тэгээ бүх юм нэгж бүрэн зам нэх гоё. Тэгэл хүүхдийн цэцэрлэг талбайтай тийм жижиг хороол болгож олдгоо юм болов гэсэн бодол их төрдөг байсан. Одоо ч гэсэн төрдөг. Тэгээд бас нэг өөрийн бодол ер нь Монгол улсын төлөө гэсэн бодол болохоор юу яадаг. Одоо ингээ иргэн бүрийг хүүхэд байхаас нэглүүлээд одоо ингээл ус их орныхон төлөө нэг хогж байсан ингээл аваа хогийн савнд нь хийчи гэсэн бодлыг сургууль байхаас нь багш нарын боловсрол их чухал гэж боддог. Одоо монголчууд бие биенийхэн сайн хийж байгаа, сайн зүйл хийж байгаа тэр зүйлүүдийг өрүүлж дэмждэг тийм болох шаардлага өсөж байгаа л гэж хэлдэг. Тэр утгаараа гэвэл одоо магадгүй бие биендээ зөв сайхан одоо тийм зүйлийг үгээрээ бэлгэлдэг, урам өгдөг. Тэгээд чадахгүй зүйл дээр дэмжлэг төсөлцөө үзүүлээд урамын үгээр ингэж явдаг. Ийм ёс зүйтэй манлал хэрэгтэй байна. Улс төрд шинэ мандалагч төслийн багийнхан маань Говьсөнбөр аймагт ажиллаж байна. Чойр хотоор орсон. Чойрын залуучууд бол манай төслийн тухай бол мэдээллийг аль хэдийн авчихсан байна. За мөн дээрээс нь оролцсон хүсэлтэй маш олон залуу байгаа сэтгэл тун уяг санагдж байна. Одоо бид бүхэн Шивээ овоогийн уурхай дээр ирээд байна. Шивээ овоогийн уурхай бол одоо 600 гаруй ажилтнтай. За 60 гаруй хувь нь бол бас залуучууд. Тэгээд дээрээс нь бас Шивээ говь сумын хөгжилд бол залуучууд нь гар бие оролцдог гэсэн юм таатай мэдээ байна. Ер нь танай эндхийн залуучууд бол өөрөөр хэлэх юм бол нийгмийн итгэл их сайн гэж ойлгож болохоор байна тийм үү? Тийм. Ер нь манай залуучууд бол бас сүүлийн үед сүүлийн 5-6 жил бол нэрс мэдгэдэггүйч сайжирч байгаа. За манай суманд бол оролцох хөстэй залуучууд мэдээж маш олон байгаа. За энэ нөтрүүлгийн үн цэн бол мэдээж түрүүн бий хэлсэн. Олон залуучуудыг хамарч, олон залуучуудыг нийгмийн идэвхт уриалж, олон залуучуудыг улс орныхоо бүтээн байгуулалтанд уриалсан тиймэрхүү нэлээд том гайгүй 70-аас цаа том нөтрүүлгүүдийн нэг болох болов уу гэж дотроо үнэлж дүгнж байна. Нийгмийг урагш татад хөгжүүлэх том үүрэг залуучуудад ноогдож байгаа. Эрчимтэй хөгжиж байгаа энэ үед оролцоогоо бэхжүүлж үүргээ биелүүлэх цаг ирсэн гэдгийг залуучууд уриалж байна. Улс төрчин мандалагч төсөл тэдний мөрөөдлийг биелүүлж нийгмийн түүжил авч явах боломжийг олгож байгаа юм аа. Ер нь манай Ариг сум бол сүүлийн 2 жил одоо маш идэвхтэй хөгжиж байгаа шүү дээ. Анх би 2012 онд Ариг сумд ажиллахад ирсэн сургуулаа төгсөөд 12 сургуулаа төгсөөд ирсэн. Тэрнээс хойш залуучууд манай удирдлагууд засаг даргын тамга газар бүх удирдлага залуу хүмүүс байдаг. Тэгээд өнгөрсөн 2 сард Монголын залуучуудын холбоог энд байгуулад, төлөөлөл байгуулад, Улаанбаатар хотод оюутныхоо зөвлөлийг байгуулад, оюутныхоо залуучуудын зөвлөлийг байгуулад, ардсан залуучуудын холбоог байгуулад, ер нь манай залуучууд маш их идэвхтэй ажиллаж байгаа Ариг сум хувьд бол. Ер нь Ариг сум гэлтгөө Монгол улс дэлхийд даяар залуучуудын бодол нэг байна. Бүгдээрээ хөгжиж, бүгдээрээ сайн сайхан ирээдүйд явъя, эрүүл сайхан амьдрыг гэсэн. Тэгээ ерөнхийдөө бол эрүүл сайхан амьдрах хог аялалгүй ч юм уу тийм байханд бол дотроосоо хүн эрүүлжих хэрэгтэй. Дотроосоо сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй бодлоо гэд бид нэр бас оюутны хүний холбоо, залуучуудын холбоогоо байгуулад эрэг сэтгэлгээг хөгжүүлээд явцгааж байна. Албан ёсоор 3900 гаруй албан бус тоогоор 5000 хүн амтаад Оронгой аймгийн Ариг сумын хүн амын 60 гаруй хувь нь залуучуудаа. Оролцоогоо нэмэгдүүлэх олон боломжийг сум орон нутгийн удирдлагууд олгодог байна. Ингэж хамтран ажиллаж чадсан газрууд хөгжлийн хурдыг бий болгодог.
UBSD-ийн санаачлалыг хэрэгжүүлж байгаа улс төрчин манлайлагч төсөл 21 аймаг 333 сум, нийслэлийн 9 дүүрэг 152 хорооны өөртөө итгэлтэй шинийг санаачлан эрэлхийлэгч манлайлагч болох хүсэлтэй 22-оос 40 насны залууст үе таалга нээлттэй байна. Мэдээлэл бат өргөл их баяраар бэлтгэлээ.